Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Биологийн хичээлийн 11-р ангийн ургамлын таранспирацийн үзэгдэл сэдвийг судлах болно. Ургамлын таранспирацийн үзэгдлийг ярихаас өмнө ургамлын усны солилцооны талаар авч үзье. Ургамал үндсээр усыг шингээн аваад иш, навч, үр жимсний эс болон эдүүдэд зөөврлөн бодисын солилцоонд ашиглаад буцаан ууршуулах үзэгдлийг усны солилцоо гэж нэрлэнэ. Тэгвэл ус болон түүнд уусан эрдэс бодис үндсээр шингээгдэж шилжин хөдлөх 3 үндэстэн зам байдаг. 1-р зам ургамлын үндэсний эсүүдээр ус шингээгдэн модлох түрэх буюу хөндлөн зөөлт. 2-р зам ус ишний модлогоор өсөх буюу холын зөөлт. 3-р зам ишээр дамжсан ус навч, цэцэг, үр жимсэн зөөвдөх буюу ойрын зөөлт гэсэн 3 замаар ургамлалд ус болон түүнд уусан эрдэс бодисууд нь хүргэгддэг, зөөвөрлөгддөг. Таранспирац гэж юу вэ гэхээр ургамлын навчаар ус ууршихыг таранспирац гэж нэрлэнэ. Таранспирацийн үйл явцыг дараах үндсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд таранспирацийн эрчим, харьцангуй таранспирац, бүтээмж, таранспирацийн коэффициент гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлно. Энэ удаад бид эдгээр үзүүлэлтүүдийг дэлгэрүүлж үзэхгүй. Ургамлаас ус ихэвчлэн навчны амсрын эсүүдээр аль эсвэл цөөн тохиолдолд навчны гадаргуугаар ууршдаг. Ус ургамлын навчны амсраар 4 үе шатыг дамжин ууршина. Эхний үе шат нь навчны эсүүдийн цитоплазмаас бүрхүүлд усан дусал хэлбэртэйгээр ус нь шилжинэ. Ингэсний дараагаар усан дуслууд нь эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд усны уур хэлбэрт орж байрладаг. Энэхүү усны уур нь навчны амсрын хөндөд цугларна. Үүний дараагаар навчны амсар нэгдэхэд уур байдалтай ус ууршиж навчны гадаргуугаас агаарт шилжинэ. Ийм 4 үе шатаар навчны амсраас ус ууршдаг байна. Навчны амсрын бүтэц болон үүргийг судлах юм бол энэ навчны амсар маань хагас саран хэлбэрийн 2 нээгч хаагч эсээс бүрдэх бөгөөд эдгээр эсүүд нь хлоропластын ногоон мөглөгийг агуулах учраас фотосинтезийн процессыг явуулна. Амсар нь өдөр нээлттэй, шөнийн цагт хаалттай байна. Амсрын эс ихэвчлэн навчны доод гадаргад байрладаг. Үүрэг нь гэх юм бол усны солилцоог явуулахаас гадна нүүрс хүчлийнхээ хүчил төрөгч зэрэг хийн солилцоог мөн явуулах үүрэгтэй. Энэ зурган дээр нээлттэй амсар, энэ зурган дээр хаалттай амсар харагдаж байна. Ургамлыг устай харьцах байдлаар нь экологийн 3 бүлэгт ангилдаг. Гидропит буюу ус намгийн ургамал. Гидропит ургамлын онцлог нь ус болон намганд ургадаг учраас хүчил төрөгч нүүрс хүчлийнхээ эрдэс бодис дутагдaltaй байдаг. Тэдгээрийн навч нь нэмгэн тэжээлийн бодисоо гадаргуугаараа шингээж авдаг. Иш нь тулгуурд багтай, эс хоорондын зай их. Зайг хий дүүргдэг учраас хуурай газар амьдрах чадваргүй юм ургамлуудыг гидропит ургамлууд гэж нэрлэнэ. Энэ дээр жишээлх юм бол бүлбөө буюу бадам лявха цэцэг харагдаж байна. Дараагийн нэг бүлэг нь мезопит буюу чихсэг ургамал. Мезопит ургамлууд ой, нуг, тариалангийн талбайд ургадаг. Навч нь хавтгай, өргөн нэмгэн бүрхүүлтэй, амсар нь эпидермийн доод талд илүү байрладаг. Навч нь эпидерм, багнан, эд, сэрэг эд дамжуулах багцуудаас тогтдог. Тэдгээрийн үндэсний систем нь бол сайн хөгжиж салаалсан байдаг. Жишээ болгоод ойд ургадаг ургамал болох нохойн хошууг авсан байна. Кесаропит ургамал. Кесаропит ургамлууд нь хуурай уур амьсгалтай цөлөрхөг гэхээр цөлд ургадаг. Заримдаа навч нь ус баг ууршуулахад зохилдож дүрсээ хуурган өргөс болсон байдаг. Жишээлбэл энэ дээр 100 наст нь навч нь дүрс хуураад өргөс болсон харагдаж байна. Үндэсний хөгжил сайн, гүний усыг шингээх чадвар ихтэй байна. Таранспирацид дараах хүчин зүйлсэнд төлөвлөнө. Гэрэл температур, агаар болон хөрсний чиг, салхи, ургамлын өөрийнх нь бүтцийн онцлог, ургамлын насжилт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Тэгвэл гэрэл яаж нөлөөлдөг юм бэ гэхээр гэрлийн нөлөөгөөр навчинд фотосинтезийн үтснээр шин бодис нийлэгжиж хүчил төрөгч ялгарна. Энэ үйл ажиллагааг хөх гэрэл гэдэг
хөгжүүлнэ. За дараагийн нэг хүчин зүйл нь температур яаж нөлөөлдөг юм бэ гэхээр орчны температур нэмэгдэхэд ургамлын усны ууршилт 30-аас 40%-аар нэмэгддэг. Орчны температур Цельсийн 1 градусаас доош байх юм уу? Аль эсвэл Цельсийн 30 градусаас дээш байх нөхцөлд амсар хаалттай байдаг. Харин хэд өндөр температурт амсрын эсийн ферментүүд нэвтрээд үйл ажиллагаа алдагдан амсрыг сагдаж нэгдэх болно. За чийг яаж нөлөөлдөг юм бэ гэхээр агаарт чийг их байх юм бол навчны эпидермийн эсүүд усаар ханаж амсар хаагдан ууршилт бага явагдана. За туундар намгархаг газрын агаар хөрсний чийг их учраас ургамал усыг шингээж авах, ууршуулахдаа их удаан байна. Харин хээр болон говь цөлийн бүсэд агаарын чийг бага байх учраас ууршилт их байна гэсэн үг. Хуурайсаг газрын ургамлууд усыг газрын хөрснөөс шингээж авах хүчирхэг үндэстэй байхаас гадна навчин жижиг өдрийн халуунд хумигдаж ууршилтыг багасгах ба амсар өдөр хаагдаж шүн нэгдэх зэрэг юм цохилгоонуудыг олсон байдаг. За салхи яаж нөлөөлдөг юм бэ гэхээр салхитай халуун үед ургамлаас усны ууршилт бол ихснэ гэсэн үг. Мөн ургамлын навчны усны ууршилтыг салхи улам эрчимжүүлж өгдөг. Ургамалд ус дутагдаж гандах үзэгдлийн талаар одоо судлаа. Ер нь ган гэж юу вэ гэхээр удаан хугацаанд бороо орохгүй. За энэ үед агаарын харьцангуй чийгшил зогсолтгүй буураад температур нь нэмэгдэх үзэгдлийг ган гэж нэрлэдэг байна. За хоёр төрлийн ган байна. Агаарын болон хөрсний гэс хоёр төрлийн ган байна. Агаарын гантай үед хөрсний ус зохих хэмжээнд байх боловч ууршилт их явагдаснаас алдсан усаа шингээж авч чадахгүй төрдөг. Агаарын ган төр зур тохиолдох нь олонтоо бөгөөд ургамалд гүнзгий өөрчлөлт өгөх нь бага байна гэсэн үг. Харин хөрсний ган болвол хөрсний ус хүрэлцээ муутай улмаас ургамлын эргэтэн бүхэлдээ хатаж дахин сэргэхгүй гандах аюул нөмөрдөг. Сүүдэрсэг газрын ургамал усаа 3-аас 5%, гэрэлсэг газрын ургамал усаа 20-30% алдах юм бол ганднаа. Тэгэхээр энэ хөрсний ган болвол нэлээд аюултай ган байх нь. За ингээд гэрийн даалгаварт сур хүчгийнхээ 79-р хуудасны ургамлыг зөв услах туршилтыг гэртээ хийгээд ургамлыг зөв усалж сураарай. 2-дугаарт 79-өөс 80-дугаар хуудасанд байгаа өөрийгөө сорих даалгавруудыг хийгээрэй. Амжилт хүсье.